Ундны усны ариун цэврийн бүсэд газар олгох явдал 2000 оноос эхэлж өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд Туул голын сав газрын зөвлөгөж байгуулагдсан. Энэ зөвлөл нь ундны усны ойролцоох барилгуудыг нураан, хууль зөрчсөн барилгын ажлыг зогсооно гэж байсан ч өнөөдөр хүртэл төдийлөн биелэлээ олоогүй байна. Энэ талаар хэрхэн ажиллаж байгааг Туул голын сав газрын зөвлөлийн дараагаас тодруулсан юм. Нэгэнтээ Улаанбаатар хотынхоо ундны усыг бид гүнээс авж байгаа болвол Туул голын эргээр аль болохоор одоо мөрдөж байгаа журам горимын дагуу цэвэр усны хамгаалалтынхаа бүсийг хамгаалаад энд бол ямар нэгэн бохирдол хийхгүй аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй байх тэр горимоо баримтлаад явахаас өөр арга зам байна. Хамгаалтын бүсэд байгаа барилгын ажил явуулж байгаа одоо компаниудыг яах вэ? Яг нөгөө далхан дотор нь бас бөөн хог хаягдал хийсэн байгаа. Яг тэр нөхцөл байдал төр яаж авах? За ямар ч тохиолдолд өнөөдөр байгаа хүчин төгөлдөр хуулийн дагуу тийм хүмүүсийг бол яг байх ёстой ариун цэврийн цэвэрлэгээний горимыг хатуу дагдаг л байх ёстой, дагахгүй бол нүүхээс өөр арга байхгүй. Энэ олон барилгаас ердөө хэдхэн метрийн цаах нь ундны усны их үүсвэр байгаа гэж тогтоосон байдаг. Их үүсвэр нь үндэсний аюулгүй байдлын тухай хууль, терроризмтэй тэмцэх хууль заагдсан стратегийн чухал ач холбогдолтой объектод ордог. Дотоодын цэргийн хамгаалтад багтдаг 500 метраас доошгүй газарт барилга байгууламж барих нь битгийг л хүн яхав шөргөлдөг. Гэтэл бодит байдал дээр 50 м битгийг л 30 хүрэхгүй метрийн хажууд газар олголт хийгдэж байна. Туулын бургасан дах стандарт кемп амралтын газар, гольфын талбай, хувийн орон сууцны хотхон зэрэг нь Туул хотын их үүсвэрийн бохирдолтой нөлөөлөхийг мэргэжлийн хяналтын ерхий газар тогтоож, эдгээр компаниудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж байсан ч өнөөдөр хүртэл бах байдгаараа байсаар л байна. Харин хариуцсан дарга нь барилгуудыг нураах ёстой гэснээс ч өөр зүйл ярихгүй байна. Шууд болортой мэдээллээ.